Сайн бацхан нөхдүүдээ өнөөдрийн хичээлээр цахим үснэгт боловсруулах технологи гэсэн хичээл үзэхнэ. Хичээлд орохын тулд бид Excel програмыг нээн. Бүгдээрээ Excel програмаа нээцгээе. Програмаа нээхийн тулд компьютерийнхоо search хэсгээс Excel гэж бичээд хань. За хайлтын маань үр дүн ногоон өнгөтэй энэ Excel гэсэн програм харагдаж байна. Програм руу орно. Програм нэгдсэний дараа энэхүү харагдаж байна. За энэ home хэсэгт бидний өмнө нь ажиллаж байсан файлууд болон шинээр файл нэг хэсэг маань харагдаж байна. Харин new хэсэгт бэлэн загварууд маань харагдаж байна. Календар хийх, чарт гэд. Харин open хэсгийг өмнө нь ажиллаж байсан файлуудаа нээхэд ашиглах нэ. За шинэ хуудас нэхийн тулд home хэсэг рүү орно. За энэхүү Black Workbook хэсгээс шинэ ажлын хуудас нэ. За ажлын цонх маань нэгдсэн харагдаж байна. Цахим үснэгт нь багна ба мөрнөөс тогтно. Багныг англи цагаан үсгээр дугаарладаг бол харин мөрийг тоогоор дугаарладаг байна. Мөр болон багны огтлцлыг нүд гэнэ. Нүдэнд оршиж буй багна ба мөрийн дугаар нь хамтдаа нүдний хаягийг бүтээнэ. C баг нь 4-р мөр нь нийлэхээрээ C4 гэсэн нүдний хаягийг бүтээнэ гэсэн үг. Заагч байрлаж байгаа давхар хүрээ үүсснүүдийг идэвхтэй нүд гэж нэрлэнэ. C-ийн 4 бол идэвхтэй нүд. Энэхүү харагдаж байгаа идэвхтэй нүдний багна болон мөрийн дугаар нь өнгөөр ялгагдаж харагдана. Жишээ нь дээдлийн C болон энэ 4-р мөр маань өнгөөр ялгагдаж харагдаж байна. Цахим үснэгтийн ажлын хуудсыг нь sheet 1, шинэ хуудас үүсгэх юм бол sheet 2, sheet 3 гэсэн нэртэй нэгдэнэ. Энэхүү нэрэн дээрээ 2 удаа товшсноор ажлын хуудасныхаа нэрийг нь солих боломжтой. За ийм хэд хэдэн ажлын хуудас нийлэхээрээ ажлын хавцыг үсгдэг. Ажлын хавцас нь ийм book гэсэн нэртэй байна. За энэ book-ийг хадгалахдаа файл цэсний save гэсэн командаар хадгална. За хадгалахдаа өөрөө нэрийг нь солиод хадгалах боломжтой. За save гэж дарна. Ингээд ажлын хуудасны маань нэр нь солигдсон харагдаж байна. Одоо бүгдээрээ хүснэгтийнхаа өгөгдлийг хэлбэржүүлээд тооцоолол хийцгээе. Бүгдээрээ өөрийн болон найзуудынхаа монгол хэл математикийн 1-2 дугаар улирлын дүнг бодож үзцгээе. За бодож үзсний үр дүнд 3 дугаар улирал дээр хэрхэн суралцах төлөвлөгөөгөө гаргацгаая. Бидний хүснэгтэн дээр харагдаж байгаа энэ тэгш өнцөгт хүрээ шугамнууд маань хэвлэхэд харагддаггүй учраас заавал өгөгдөл оруулахдаа хүрээ шугамыг нь оруулах хэрэгтэй. Багшаагаа дагаа тэгээрээ B-ийн 2 дугаар нүднээс K-гийн 2 дугаар нүд хүртэл доошоогоо 8 мөр. Эдгээрийгээ идэвхжүүлсэний дараа borders хэсэг рүүгээ ороод all borders хэсгийг идэвхжүүлнэ. All borders-аа идэвхжүүлсэний дараа бүх нүднүүд маань тодроод хүрээтэй болсон байна. Одоо энэ хүснэгтэн дээрээ өөрийн найзуудынхаа болон өөрийнхөө мэдээллийг оруулна. За энэ B-гийн 2 дугаар нүд нь номер, 2 дугаар нүдэнд нь сурагчдын нэр, бичсэн текст маань нүдэндээ батахгүй байх юм бол дээр харагдаж байгаа багныхаа захаас нь чирэхэд бидний нүд маань сунана гэсэн үг. Дараагийн хүснэгтэнд нь 1 дугаар улирлын дүн, 2 дугаар улирлын дүн мөн дүнгийнхаа дундаж төвшингийг бодох учраас энэ дөрвөн нүдээ идэвхжүүлж байгаад энэ merge center гэдгийг хийчихнэ. За merge center дээр дарсны дараа нөгөө тухайн идэвхжүүлсэн нүд маань нэгтгэгдээд нэг нүд болчихно гэсэн үг. За мөн артлын дөрвөн нүдийг идэвхжүүлж байгаад merge center. За ингээд эхний хэсэгт нь монгол хэл гэж бичнэ. Хоёр дахь хэсэгт нь математик.
Хичээлийн маань доор харагдаж байгаа өснөгтүүд дээрээ 1-р улирал, 2-р улирал гэдгээ бичээд өгнө. Харин артлын хэсэгт нь дүнгийн маань дундаж байна. Артлын хэсэгт нь үнэлгээ маань байна. За энэ хэсгээ хуулаад математик хэсэгт оруулчих идэвхжүүлж агаад Ctrl C. За Ctrl V. За эхний хэсгүүдээ энэ болд болгоод арай илүү тод болгочих. За энэ номер сурагчийн нэгээ мөн адил мэржлээд өгөө идэвхжүүлж агаад Merge Center. За энэ текст маань ингээ голлож өгөөгүй байна. Тэгэхээр голлуулахын тулд идэвхжүүлж агаад My Lally хэсгийг сонгоно. За одоо энэ хэсэгтээ хүүхдүүдийнхаа нэр болно. Тэс дугаарыг нь бичээд өгнө. За одоо хүүхдүүдийнхаа нэрийг бичээ. За та нар маань ойр дотны болон өөрсдийнхөө дүнг оруулаарай. Багш нь за зарим хүүхдүүдийн дүнг болон нэрийг нь зохиогоод оруулъя. Бат Болд Зулаа Нараа Цэцгээ. За хүүхдүүдийнхаа нэрийг бичсэн. Одоо харин удирдлагын дүнгуудыг нь оруулъя. 98 9 за болтын дүн 185 Зулагийн дүн 96 87 Нараагийн дүн 87 98 Цэцгийн дүн 80 85. За бид нар монгол хэлний дүнгуудээ бүгдийг нь оруулчлаа. Одоо дүнгийнхаа дунджийг нь олно. Дүнгийн дундаж олох. Арифметик дунджийг олохын тулд бид нар функц ашиглана. Тэр нь ямар функц байх вэ гэхлээр багшны биччихье. Average гэдэг функц ашиглана. Одоо батын 1-р улирал болон 2-р улирлын дундаж дүнг олно. Дундаж дүнг олохдоо бид нар заавал томьёо ашиглана. Томьёо ашиглахдаа тэнцвүүгийн тэмдэг тавьж байгаад за энэ хүүнүүдэндээ тоо юм уу аль эсвэл нүдний хаягийг оруулж өгдөг. За багш нь хоёулангийн ашиглаад үзье. Эхлээд бүгдээрээ тоог нь оруулаад үзье. За тэнцвүүгийн тэмдэг тавьсан. За батын 1-р улирлын дүн 98. Мэдээж дунджийг олохын тулд 98 дээр нэмэх нь 2-р улирлын дүн буюу 90-ийг нэмнэ. Одоо харин хуваана. За энэ хоёроо шууд нөгөө ард талд нь хуваах тэмдэг тавиад хуваачих юм бол үйлгийн дараалал маань буруу болоод өгнө. Тэгэхээр бид нар энэ 98 дээр нэмэх нь 90-тэй хаалтанд оруулж өгнө. За хаалтаа нэгээд тэг хаалтаа хаачна. Харин одоо хуваах тэмдгээ тавьжгаад 2. За одоо шалгаж үзье. Enter тавьчлуур дарна. За 94 гэж байна. Мөн тийм ээ 98 дээр 90 нэмээд 2 тавихлаар 94. За энэ бол бид нар өөрсдөө томьёогоо бичсэн тийм ээ. Одоо тэгвэл энийг арилгаж байгаад за нүд ашиглаад бодож үзье дунджаа. Тэнцвүүгийн тэмдгээ тавиад энэ доор харагдаж байгаа average гэсэн функцийг бичиж өгнө. За энд сонгогдоод харагдаж байна. За average дээрээ дарлаа. За хаалт нийсэн. Тэгэхээр одоо нүдээ оруулна. Энэ хоёр нүдийг идэвхжүүлээд одоо хаалтаа хаачна. За одоо enter. За тэгэнгүүт шууд бидний дунджийн маань олоод харуулж байна тийм ээ. За тэгэхээр функц ашиглах нь та оруулснаас илүү хэлбэр байх нь. За одоо энэ бусад хүүхдийн монгол хэлний хичээлийн дунджийг үзэхдээ заавал бүгдэн дээр нь функц ашиглах шаардлагагүй. Шууд энэ томьёогоо доош нь чирчгэд за өмнөх хүүхдүүдийнхаа дунджийг олно гэсэн үг. За энэ үнэлгээ буюу одоо төвшнгөө бодъё. Мөн адил томьёогоо бичиж өгнө. За төвшин маань 1-8 хүртэлх төвшин байдаг учраас бичгээд маш урт болно. Томьёо бичгийн тулд тэнцвүүгийн тэмдгээ тавина. За хаалтаа нээж байгаад F. За мөн хаалт нэгээд дундаж дүнгээ оруулна. За нүднийхээ утгыг оруулаад их буюу тэнцүү. За 90. Таслал тавиад 8. За энэний маань утга нь юу вэ гэхлээр энэ хэрвээ F4 нүд маань гэж байгаа юм. F-ийн
дөрвнүүд маань энэ 94 шүү дээ. 94 маань эртээ яг тэнцүү бөгөөд 90-ээс их байх юм бол энэ 8 гэсэн утгыг харуулна. За яг энэ байдлаараа 1 хүртэл бичигдэнэ гэсэн үг. 1 хүртэл бичигдэнэ. За таслал. Тэгээ дахиад if хаалтаа нэгээд за энэ f дөрвнүүд маань за тэнцүү буюу тэнцүү 80 байх юм бол бүх төвшнгөө бичиж дуусныхаа дараа одоо хаалтаа хаана. За бид нар хэдэн хаалт нээсэн бэлээ гэд тэрнийхээ тоогоор хаалтаа хаана. За хаалтаа хахлаар энэ яг хослоод өнгөн идэвх чинь энэ хоёр маань улаан болоод хаалтаа хахлаар за энэ дараагийнх нь хоёулаа цэнхэр болж байна. За ингээд хаалт маань дууссан. Одоо enter тавьчлаар дарна. Дөнгө маань дундаж дөнгө маань 8 гэсэн түвшинтэй байна гэж харуулж өгч байна. Одоо энэ томьёогоо доош нь чирнэ. За энэ 82 бол 7 дугаар түвшин байх нэ гэд хэвлээ. Томьёогоо одоо зөв оруулсан уу, буруу оруулсан уу гэдгийг шалгаад үзье. За зарим хүүхдийн дөнгө өөрчлөөд үзье. Цэцгийн монгол хэлний дөнгө 60 болгоод болгонгууд энэ артлын дундаж маань багасна. Тэгэхээр үнэлгээ маань бас өөрчлөгдөх ёстой. За үнэлгээ маань өөрчлөгдөөд 6 болж байна. За дахиад энийг нь 60 болгочих. Тэгэхээр үнэлгээ маань 5 дугаар түвшин гэдэг. За ингэж дунджийг олох нь бас түвшингөө олох нь. Одоо бүгдээрээ хамгийн өргөн хэрэглэгддэг функцүүдийг ашиглаад үзье. За нийлбэр олох функц буюу за сам. Бүгдээрээ одоо нийлбэрийг олоод үзье. За мэдээж томьёо оруулах авчраас тэнцүү. За тэнцүүгийн дараа сам гэдэг функц оруулна. Одоо харин мэдээж нөгөө нэг өөрөө дурын нөгөө нэг тоогоо оруулаад тооныхоо нийлбэрийг олох боломжтой. Мөн нүдний утгаа оруулаад нийлбэрээ олох боломжтой. За энэ бат, бол, зулаа, нараа, цэцгийн бүх монгол хэлний дүнгийн нийлбэрийг олж үзье. За ингээ бүгднгийнх нь нийлбэр. Тэгэхээр дээгийн 4-р нүд болон дээгийн 8-р нүдний завсарт байрлаж байгаа бүх утгын нийлбэрийг гаргана гэсэн үг. Одоо хаалтаа хаагаад enter. За энэ бүх хүүхдийн дүнгийн нийлбэр нь 440 байх нь. Одоо дунджийг нь олж үзье. Тэнцүү average. За энэ бүх хүүхдийн дүнг доош нь чирээд хаалтаа хаагаад enter. За 5 хүүхдийн монгол хэлний хичээлийн дундч нь 88.2 ахна. Одоо тэгвэл хамгийн өндөр дүнтэй хүүхдийг олъё. За тэнцүү. За min гэж хичээд мөн адил доошоо D-ийн 4-өөс D-ийн 8 хүртлээ чирээд хаалтаа хаагаад enter. За тэгэхээр хамгийн бага дүнтэй хүүхэд нь 60 гэсэн үнэлгээтэй хүүхэд байгаа юм байна. Одоо тэгвэл хамгийн өндөр дүнтэй байгаа хүүхдийнхээ дүнг олъё. Max гэсэн функцээр олно. Тэнцүү Max гээд хаалтаа хаагаад хаалтаа нэгээд D-ийн 4-өөс D-ийн 8 хаалтаа хаалаад enter. За хамгийн өндөр дүнтэй нь 100 байх нь. За
За тэгэхээр та нар маань өнөөдрийн утсан функц томьёонуудаа ашиглаад туршаад үзээрэй. Хийснийхээ дараа багшийнхаа оруулсан даалгаврыг бөглөөрэй. Бүгдээрэнд нь амжилт хүсье.